Сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа Турк Донот хэмээн нэрлэгддэг Турк Смитийг хөрөнгөөр хийж сурах болно. Хамгийн түрүүнд 170 г гэрийн хэмтэй ус. Үүн дээрээсээ 200 г хөрөнгө, 1 г ургамлын тос. За ургамлын тосоо оливын тос гэж болно. За тэгээд энэ дээрээсээ 30 г сахар. За бар сахар гэж болно. За мөн зүгийн бадаар орлуулж болно. 1 цааны халбаг давс. За ингээд орцоо сайхан утгаад үүн дээрээсээ 300 г нэг дээд гурил хийнэ. За би одоо хурхын дээд гурил хэрглэж байна. За зураг маань болчихлоо. Их нэлцгаа биш, их өтгөн биш зураг болж байна тийм ээ. За тэгэхээр одоо үнийг нэг 30 минут амрааж гаад 1-2 минут мухаад гоё эвлүүлчихдэг тийм ээ. За ингээд төр орхичгийг таглаад. За ингээд 20 минут амарчихсан одоо нэг жоохон мухаад. Зураг маш сайхан хөөцөн. За 3 дахин хэмжээний нэмэгдсэн байгаа харж байна тийм ээ. За одоо үүнийг баг зэргийн гурилдсан тавцан дээр гаргаад хуваана. Сайхан хөөсөн байна. За ер нь бол 12 хуваач. За ингээд 12 хуваачлаа. Ойролцоогоор тус бүр нь 60 г орчим. За одоо үүнийг бүгдийг бүрэн хэлээ. За одоо үнийг сайхан гарынхаа алгаар урт нарийнхан болгоно. Тус бүрийг
30 орчим сантиметр хурцтай байна. За одоо үнийг хооронд нь сүлжих маягаар нэг болгоно. За ингээд иймэрхүү. За энэ мэтчлээ ингээд 6 ширхэг сэмэт болох юм. Одоо хүнийг чиглэлтийн тавцсан дээрээ тавьд төрөх гэж. Ингээд 6 см болсон. Одоо надад 120 мг халуус, үүн дээрээс 40 г бор сахар холиод үргэлжлэхий ашиглаад сметэндээ гүнжтийн үрээ одоо наахыг. За одоо энд болохоор 150 г гүнжтийн үр байгаа. За одоо нэгээр нь аваад хоёр талаар нь маргаад тэгээд үнийг өрөн дээрээ булгаад 150 г. Ер нь 100-аас 150 г байхгүй бол өр нь хүрэхгүй шүү. За ингээд гараад ирлээ. Ингээд яг дүрээ олчиж байна уу? За одоо хоёртохоо. Шигтэй. За ингээд зургуулаа бэлэн болчихлоо. Одоо үнийгээ сайхан уутар ч юм уу бүтээгээд цаг орчим амраад байгаад тэгээ бүгдээрээ чигнэ. За ингээд нэг цагийн дараа маш сайхан хөөчихсөн байна. Одоо энэ шарах шүгээг хоёр талаас нь 200 м дээр халаачихсан байгаа. Одоо үүнийгээ шарах шүгээндээ игээд 15-аас 20 минут жигнэ. Шарах шүгээ манд дуурчихлаа. Одоо гаргая. Оо ямар гоё нэртэж байна. Болсон шүү. За ингээд сайхан хөргөж жагаад бүгдээр амсаад үзнэ. Сайхан болчихсон одоо бүгдээрээ сайхан амсаад үзье. Халуунараа маш гоё басан байна. Яг нэг турк кафед идчихсэн сэмэтийг санагдуулахаар гоё болсон байна. Гадна тал нь гоё гүнжтийн уртай учраас шажигнаад дотор тал нь их гоё зөөлхөн. Ингээд бүгдээрээ өөрсдийнхөө одоо хүсснээрээ одоо өглөөний цайндаа өдрийн хоолндоо ч юм ингээд бүгдээрээ хийгээд идээрээ хүүхдүүд тэр тусам хүүхдүүдэд маш их таалагдана гэж найдаж байна. Ингээд бичлэгийн маань эхнээс нь дуустал нүцэн та бүхэндээ баярлалаа.